бүх эмэгтэйчүүдтэй Мартин 8-ны баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Мартин 8 эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хятадд ер нь Мартин 8 эмэгтэйчүүдийн баярын өдөр гэж мэддэг. Гэтэ яг тэмдэглэх цаар хүрээнүүд одоо монголчуудтай харьцуулахад харьцангуй бага. Тэгэд өчигдөр нөхөр ажлынхантаа нөгөө хоол идэжтэй та нар их нэрүүдтэй ямар бэлэг авч өгч чинь гэдгсэн чинь бүгдээрээ юу ч авч өгөхгүйгээд тэгэд нөхрөөс чи юу авч өгч чинь гэдгсэн чинь нөхөр яг мэдгүй байна уу ямар ч гэсэн цэцэг бол авч өгнө гэдгсэн чинь ажлынх нь хөөгч их нэртэй ямар хайртай ингээд тэнэгтэй тэгсэн гэсэн. Тэгсэн чинь нөхөр ер нь гэхдээ Монгол айгүй өргөн тэмдэглэх юм уу? Эмэгтэйчүүдийг бол цэцэрлэг баг сургуулиас нэхлээл ангийнхаа эрэгтэй хүүхдүүд нэг ширхэг сарнаж гисэн ингээд бэлгэнд өгдөг. Тэгэл ажлынх нь хайртай хүн нь гэл тэгэл бүгдээрээ ер нь эмэгтэйчүүдтэй бэлэг өгч баярлуулахыг хичээдэг өдөр ахгүй юу гэдгсэн чинь өг танаа Монгол ирчүүд ямар романтик ингэдэг гэдсэн гэсэн. Дээр нөхөр нэг би бэлэг авч гисэнгүү чихэрч авч гисэнгүү орлоод гэсэн чинь за Мартин баяр гингүүд олон ширхэгтэй амьс авсан ч багш. Тийс ахуу юм шиг тэгээд зүгээр Монгол хэлний сонирхчид бүх цаар таард юм байна. Тэр амьдрал надад бий зүгээр. За гурвлагаар цааван оръё. Өнөөдөр амралтын өдөр болохоор хүн ихтэй байж магадгүй гэж бодоод урьдчилаад залгаад асуусан ч хүн айгу багтай байна гинэ. Тэгэнгүүт нь хүрээдэрлээ. Өнөөдөр ихтэй гадаа айгу гоё байгаа болохоор хүмүүс их хөвчлэн цэцэрлэг түрээлэн ер нь гадуур алхаж байгаа бах. Гэхдээ нөө хүн маань дээр намайг төрс өдрөөр юу хийсэн гэдсэн баггүй би өдөр нь саунд ганцаараа байж байгаа. Тэгээд хүүгээ цэцэрлэгээс навсан. Тэгээ хэлсэн чинь хүн маань жоохон гойртоод гэх юм уу. Би бас сав орох байсан шүү дээ. Гэт сүүлийн хэд хоног ерөөсөө шалаад исэн байхгүй юу. Тэгэд өнөөдөр одоо өөрийнх нь баяр биш ч гэсэн тэгэл дагуулад оръё гэж юу. Энэ савны үүдний билет нь том хүний 35,000 төгрөг, хүүхэд болохоор 5,000 төгрөг. Тэгээд би хэд хоногийн өмнө бас бие өрүүлсэн болохоор өнөөдөр бие өрөлт авахгүй. Би ч амтаа баг мүлээж ирж байна шүү дээ. Юу юм чаара. Манаг. Чи ямар цаваа их ихрээд батлаар яа. Яа, чи яг эмхтэн шиг харагдчих шүү дээ. Нэрээ жинхнээсээ чи урт өстэйсэн ба шүү. Чамаг эмхтэй хүн гэж бодоод эмхтэй л хэсэглэн саун л оруулж байна. Тэгэж хоорж үзье яаж гэж юу. Яг эмхтэй хүн болж төрөөд нийгэмдэр хэр эрх зөрчигддөг вэ гэдэг асуудалд бол ер нь ажлын байртай холбоотойгоор гарддаг нь бол үнэн. За яг нөхөртөөгөө харьцуулаад жишээ хэлчихье. За нөхөртэй хоёрын боловсролын төвшин, ажлын туршлага, ижил байх үед за Монголд ч хоёр нэг компанид ажиллаж исэн, Хятадд ч бас хамт нэг газар ажиллаж үзчихсэн. Тэгээд аль алинд нь бол ер нь за яг албан тушаал мест нь арай ондоо. Гэтэ ажлын туршлага боловсролыг харахад ямар ч юм ялгаа үүсэх боломжгүй нөхцөлд бол намайг дандаа нөхрөөс юм баг цалингаар үнэлээд идэг за. Тэгээд бас ур чадвар жоохон дутуу мэтэр хардаг. Мэргэжил болон байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг оруулахгүй байхад ялгаа үүсгээд байгаа. Энэ шалтгаанаа их хөвчлэн одоо эмэгтэй хүний байгалийн өгдөл ондоо гэдгээр жоохон тайлбарлаж гад идэг. Одоо жишээ нь эмэгтэй болохоор томилолтоор явахаар хүндрэлтэй байдаг. Одоо жишээ нь 2-2-ороо ажлынхантайгаа ингээл нэг буудалд оруулаа гэхэд эмэгтэй хүнийг бол заавал тусад нь оруулдаг ч юм уу нэг сонин шалтгаанаар ажлын байран дээр арай дутуу үнэлэгдэх гэдэг асуудал бол байдаг. Тэгээд бас гэр бүл зохиох, хүүхэдтэй болох энэ асуудал бол эмэгтэй хүний карьерийг зогсон байдалд оруулж гад идэг. Одоо жишээ нь жил хагасын өмнө би нөө Хятадын нэг компани ажлын офер болон их сургуулийн докторийн хөтөлбөрийн урилга хоёроос аль нэгийг сонгох за худлаа ярьсан. Надад яг үндэ сонголт байгаагүй.
гэр бүлийн боломжоос шалтгаалаад би доктороо оюутан болсон. Гэхдээ би доктороо оюутан болсондоо дуртай л да. Хүнд их хөвчлэн дуртайгаа хийх биш, хийдэгтээ дурлах шаардлага гардаг. 好想好想和你在一起，和你一起数天上的星星，数几春天的幸运。好想好想和你在一起，听你诉说古老的故事，细选你眼中的情意。好想好想好想好想好想好想和你在一起，踏遍万水千山，走遍海角天涯，让每一个日子都串联成我们最美丽最美丽的回忆。是谁导演这场戏？在这孤单角色里，对白总是自言自语，注意都手指回忆，看不出什么结局。自始至终全是你，让我投入太彻底。故事如我注定悲剧，何苦给我美丽编织像句话的你？오늘 손은 닿았어 오른 하울인 족기 알싹 살살하러 썰비 전달하라 하거나 灰色的天，你的脸，爱过也哭过笑过痛过之后只想再见，我的眼泪湿了脸，失去第一次爱的人居然是这种感觉，总以为爱是全部的线条，失去爱我们就要一天两忙不的死掉。当我失去你那一秒，心突然就变了，对对有人为是那个结，没发现我的美，被遗忘在计较，对对有人为。 За өнөөдөр би өөрийнхөө эрхийн өдрийг далимдуулаад бусдын амар тайван байх эрхийг зөрчөөд сайхан гогинчлоо. Би хүний нийгмийг байгалийн хууль дээр үндэслэн эрх тэнцвүүлсэн хууль баталдаг гэж ойлгодог. Үүнээс гадна хувь хүмүүс эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгааг ойлгож хүндлэх нь чухал юм. За бай бай.